Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд өгсөж бус уруудаж цаашлаад улам бүр урууга шааригдах төлөв байдал ажиглагдсаар байна. За тэр ч утгаараа хаасаагүй бүсэж ханхлах, халах, солих, хямрах талаар яригдах болсон. Зарагч үгүй зэрэг жилүүдэд биднийг араа шүдэ арзаалхан байж тасчаа яхаар хүлээж байгаа. Дааш давшгүй гадаад дотоодын хуурыг хөр хаачаас бултах харахгүй хямралд угтаж байгаа болохоор тэрэ. Дээр нь манай улсаас гадаадад экспортлдог зэс нүүр зэрэг төвхийдийн үнийн уналт жинхүү хямралын хажуугаар гал дээр тос нэмэр гихчэнд болж байгаа юм. Улс орны эдийн засгийн чирж авах хүндтэйгөө татах хүүрэг одоо үндэсний цөөн хідэн үйлдвэрлэгчид, төрийн өмчөд үйлдвэр үйлчилгээний компаниудад л үлдээд байгаа. Харамсалтай нь монголчуудын хэдэн 10 жилээр тэжээгээ тэтгэж ирсэн сайлын үнэ гэгдэх, уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийг тойрсон таагүй мэдээллүүд дахиад л гарах боллоо. Тодорхойлбол эрдэнэт хэмээх төрийн өмчөд хувь нийлүүлсэн үйлдвэрээс 49%-ийг нь эзэмшдэг. Оросын холбооны улсын тал жилбэр болгодог ногдол ашгийг манайхан сүүлийн 4 жил шилжүүлээгүй идэж угаад дуусчихсан цаашлаад төлж дийлхэ болчихлоо гэх мэдээлэл гарсаар байгаа юм. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч зөрүүтэй мэдээллүүд гарах уусан нь төрийн өмчийн орооны дарга нанзад орж болоод уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн захирал даваа цэрэн нарын зөрүүтэй мэдээллүүдээс ихтэй юм а. Энэ мөнгийг бол тусад нь банкнд хадгалаад байгаад байдаг байсан. Тэгээд өнгөрсөн авараас эхлээд зэсийн үнэснээс шалтгаалаад дотоод төлбөр тооцоо, газрын нөөц ашиглалтын төлбөр нэгдээд одоо энэ мөнгийг одоо хэрэгжилчихсэн байгаа. Одоо тэгээд Оросын тал бол одоо хилцээд өөрчлөлт орсны дараа Советаа оролдуулж ногдол ашгаа өрлөгөө авна гэж байгаа. Тэгээ энийг бол яахаргүй одоо зээлийн их усүрээс авдаг юм уу, ямар нэгэн байдлаар шийдвэрлэхгүй бол эрдэнэт үйлдвэрт одоо энэ мөнгө нь бол байхгүй. За харин уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн захирал даваа сүрэнгийн хэвлэлд өгсөн ярилцлагаар бол 2012 оны ногдол ашиг болох 47 Америк доллар. За өнөөдөр ч манай үйлдвэрийн үйл ажиллагаа хөрөнгө эргэлтэнд байж л байгаа. Оросын талын хувьцаа эзэмшигчид төлөх дээрх мөнгийг өнөөдөр ч гаргаад өгсөн байж л байна. Эргэлтийн өрөнгөнд доторх мөнгөө бид Ростехнологи компани руу удахгүй шилжүүлчих нь гэдгийг хэлсэн юм. За ямар тааш төрийн өмчийн ороо болоод эрдэнэт үйлдвэрийн хэлж байгаагаар манай улсаас Оросын талд өгөх ёстой ногдол ашиг болох 100 орчим сая долларыг удахгүй шилжүүлэх шаардлага 109-оор тулгараад байгаа ч эрдэнэт үйлдвэрт энэ хэмжээний ногдол ашиг шилжүүлэх нөөц болцоо байгаа эсэх нь эргэлзээ төрүүлсээр байгаа юм а. Энэ талаар улсын хурлын зарим гишүүд дээрх байр суурийг илэрхийлж байсан юм. 12 оноос хойш ногдол ашигыг Оросын талд төлөөгүй байгаа юм. Тэгвэл эрдэнэт үйлдвэрт чинь тэр 12 оны, 13 оны, 14 оны, 15 оны гээд 4 жилийн ногдол ашиг төлөгдөөгүй хоримтлагдчихад байж байгаа бол энэ өөр үндсэндээ Монгол улсын өр болоод явж байна. Тэгэхээр Монгол улсын өрийн босго хүнд байдаг өнөөдрийн зах зээл дээр зэсийн үн бол сүүлийн 7 жилийнхаа түвшиндээ хамгийн доод түвшинд очсон явж шít. Тэг үнэн ингээ баг байж хахад бид нар өндөр байх үедээ ногдол ашиг төлөөгүй явж исэн бол энэ үндсэндээ Монгол улсын эдийн засагт нэмэлт ачааллууд гарч ирлээ шүү дээ. Нөгөөдгөр Оросын талаас гинтгэн ногдол ашиг нэгэх болсон нь дэлхийн эдийн засаг дээрх зэсийн үнийн уналттай холбоотой гэж харах нэгж байгаа юм. Зохиолбол эрдэнэт үйлдвэрээс зэсийн үнэш өндөр байх үед нь ногдол ашиг асуудалгүй өгөөд явж байсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байслаа гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс цөөнгүй байгаа юм а.